Төрийн байгуулалтын болон хууль зүйн байнгын хорооны дэмжээгүй саналыг дэмжиж байна. Альва улс орон сонгуулийн тогтолцоо нь өөр байдаг. Яагаад гэвэл тухайн улс орны өөрийнх нь хөгжлийн нөхцөл байдал, тухайн тулгамдж байгаа асуудал дээр нь суйрлаж тухайн сонгуулийн тогтолцоо нь байдаг. Манай улсын хувьд хэд жижиг мажоритар энэ тогтолцоо маань өөрөө хэд нутгархах, хэд мөнгөний энэ фактор орж ирэх, хэд популист улс төрийг дэмжих ийм нөхцөл байдал байгаа учраас аль болох төлөөллийн болон тэгш байдлыг оруулсан шин тогтолцоог бол бид нар нэвтрүүлсэн. За 126 гишүүний 78 тойрогоос сонгогдож байгаа. 48 жагсаалтаар сонгогдож байгаа. За тойрогоос сонгогдсон 78 хүний 8 хүн л эмэгтэй гишүүн байна. Тэгэхээр тойрогоос эмэгтэйчүүдэд сонгогдоход маш хүнд байна гэдг нь бол энэхүү тооноос харагдаж байгаа юм аа. За бүсчилсэн тойргуудаар томсгосон тойргийн энэ мажоритар тогтолцооны гол онцлог нь жишээлбэл баруун бүсийн 10 мандаттай байлаа гэхэд аруулангийн дугуйлж байж сая танигдалт нь багч гэсэн шин залуу болон эмэгтэйчүүд бусад шинэ улс төрчдийг оруулж ирэх. За мөн түүнчлэн баг төлөөлөлтөө цөөн сонгогчтой аймгийн төлөөллийг тэгш оролцуулах энэ тогтолцоо байгаа юм аа. Ийм учраас үүнийг хэрэгцээ эвдэх юм бол маш олон сонгогчтой мөн түүнчлэн олон нийтэд танигдсан мөнгөний фактор хит их орсон ийм улс төрчид улсын их хурлын гишүүнээр сонгогдноо. Ийм учраас үүнийг бол байгаагаар нь явуулах учиртай дэмжээгүй саналыг бол дэмжиж байна. За эмэгтэйчүүдийн энэ сонгогдох эрхтэй холбоотой бид жагсаалтын 48-ийн 50% нь бол эмэгтэйчүүд байгаа. 24 эмэгтэй жагсаалтаар орж ирсэн. За 8 эмэгтэй бол тойрогоос орж ирсэн. Улс төрийн намууд нийт нэр дэвшүүлж байгаа 126 мандатын 30% нь бол эмэгтэйчүүдийг дэвшүүлсэн. За 28 онд бол 40%-ийг дэвшүүлэх үүргийг улс төрийн намын тухай хууль, сонгуулийн тухай хуулиар хүлээж байгаа. За ингэхлээр тойрогт сая намууд 14 эмэгтэйг дэвшүүлсэн, нам тус бүр 14 эмэгтэйг дэвшүүлсэн. Нийтдээ улс төрийн намуудаас 8хан эмэгтэй тойрогоос сонгогдож орж ирсэн. За 28 онд тойрогт энэ эдгээр 14 дээрээ нэмээд 12 эмэгтэйг дэвшүүлнэ улс төрийн намууд. 24 жагсаалтаар 26 эмэгтэйг улс төрийн намууд тойрогоос дэвшүүлэх үүргийг хүлээж байгаа. Ийм учраас энэ эмэгтэйчүүдтэй холбоотойгоор хүний эрхийн комиссийн энэ 24 дахь илтгэл дээр хүртэл гарсан. Эмэгтэй улс төрчдийг сонгуулийн үйл ажиллагааны энэ үеэр олон нийтийн сүлжээний платформ ашиглаж Facebook-ийн 11%, Twitter-ийн 13% эмэгтэй нэр дэвшигчд рүү халдсан, зүй бусаар доромжилсан, боловсрол хүүсээр нь дорд үзсэн, худал мэдээлэл тараах, гүтгэх, ижил нэрээр хурамч хаяг нээх гих зэрэг ийм ялгарлан гадуурхалтыг бий болгодгоо. Эмэгтэйчүүдийг улс төрийн ажил тохирохгүй гэж бусдад итгүүлэх, авч хэрэгжүүлсэн үйл хэрэг, бодлого зэргийг ярихгүйгээр гадаад төрх байдлаар нь доромжлох, эмэгтэйчүүдийн үнэт зүйлийг шүүмжлэх зэргээр тэд рүү дайрсан